Өнөөдөр манай Newstalk-ийн зочноор Монголын иргэний агаарын тээвэр компани гүйцэтгэх захирал Жаргал сайхан оролцож байна. Тэгэхээр бид Мят компани өнөөгийн нөхцөл байдал цаашлаад Мят компани зүгээс одоо үйл ажиллагаагаа улам сайжруулах чиглэлээр ямар ажил хийх гэж байгаа гэх мэт сэдвүүдийн хүрээнд ярилцах болно. Сүүлийн үед бас Монголын иргэний агаарын тээвэр компани маань сайн муугаараа нэлээдгүй хилүүллээ. Тэгэхээр мэдээж бас үйл ажиллагаа бол ямар ч гэсэн үргэлжилж байгаа, хэвээ үргэлжилж байгаа гэж ойлгож байгаа. Тэгэхээр цаашдаа бас энэ мэт олон одоо нөхцөл байдал дээрж гэх юм уу дуун шинжилгээгээд үнэлт өгнөлтөгөө бас үйл ажиллагаагаа янз бүрээр л одоо сайжруулах талаараа сайжилж байгаа хэрэг. Монголын иргэний агаарын тээврийн Мят хувьцаат компани талаар сүүлийн үед сайн муугаар олон юу гарч ийн л да. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр. За энэ дээр бол зүгээр яг эргэж байгаа асуудлууд бол үнэн чинь бий, худлаа чинь бий. Зүгээр бидний алдаа дутагдал байгаа одоо бий болж байгаа асуудлыг бол аль болохоор энэ баг маань нээлттэй, ил тод ийм шинэ хэлбэрээр явуулъя гэсэн ийм л одоо анхны зорилготой орж ирсэн. За тэгээд одоо хийж байгаа ажлууд маань бол энэ компани дотроо бол нээлттэй байгаа. Илүү нээлттэй одоо. За манай одоо гол үйлчилгээний гол үзүүлэлт бол мэдээж нислэгийн аюулгүй байдал. За дээр нь зорчигч олон төмөндөө одоо хөнгөн шуурхаа үйлчлэх. За чирэгдэл багтай байх. За дээр нь үйлчилгээний соёл, үйлчилгээ нэвтрүүлэх. За тэр хүмүүстээ ямарваа нэгэн одоо чирэгдэл аль болохоор багасгах. Өөрөөр хэлбэл одоо нөгөө таслбараа худалдаж авах хэсгүүлээл. За энийг бол одоо гэртээ сууж байгаад авчдаг бол хичнээн сайхан тийм ээ. Одоо энэ чиглэл рүү явж байна. Хоёрдугаарт манай үйлчилгээнд дээр бас энэ олон улсын Scatrax гэдэг нэг байгууллага одоо 5 од хүртэл одоо шалгаруулдаг юм байна л да. Энэ дээр бол одоо 3 одтой Мят компани одоо 3 од болцол хангажээ гэдэг ингээд сая 1 сард энэ өнгөрсөн 1 сард өглөө л дөө. Бид нар бол 3 удаа навлаа. Энэ бол бас олон улсынхаа компани үйлчлэгээний хэмжээнд хүрчихжээ. За тэрэн шиг манай аюулгүй байдал одоо хамгийн гол чухал үзүүлэлт хийдэг. Аюулгүй байдал дээр бол бид 2009-2011 одоо 2 жил болоод энэ аудит шалгалт хийдэг. За энэ шалгалтанд 2 удаа тэнцэж явж байна манай компани. За бусад манай Монголын авиа компаниудад бол ийм олон улсын аудит аятай байгууллагын одоо ISO гэдэг шалгалтыг бол шалгуулсан компани байх. Ганцхан Мят компани одоо шалгуулсан 2 жил давсан одоо 13 онд энэ шалгалт 9 сард ирнэ. За урдчилсан шалгалт нь саяын 3 сард ирээд явлаа. Дараагийн нэг асуудал нь бид нар одоо орлого нэмэгдүүлэх одоо ашигтай ажиллах юм том зорилт байдаг л да компаниудад, авиа компаниудад. Тийм учраас ашигтай ажиллахын тулд энэ нислэгийнхаа одоо энэ байж байгаа нислэгийнхаа цааш нь улам өргөжүүлэх, төлөх. За зорчигчдын нэг одоо саяын энэ аюулгүй байдал үйлчлэгээтэй холбоотойгоор зорчигчд маань одоо манай компаниар үйлчлүүлэх ийм суудлын ашиглалтаа одоо энэ төр бүгд хоорондоо уялдаатай байгаа тийм. Тэгэхээр энэ бүх ажлуудыг бид ингэж стратаа сайжруулаад хэвэл зорчигчд маань манай онгоцоор одоо нисэх сонирхол бий бол. За энэ үндснээс бид одоо суудлын ашиглалтыг бүр 76% хүргье. Ингээд зорилт тавьсан байж байгаа. Нэг цэгээс нөгөө цэг рүүлдэж байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл Улаанбаатараас Сеул, Улаанбаатараас Москва, Берлин, Улаанбаатараас Бээжин. Цаашаа Бээжингээс цаашаа ханаа орё л да. Бид чадахгүй байгаа шүү дээ тийм ээ. Энийг нөгөө өөр компаниуд хийгээ явчихдаг. За одоо олон улсын энэ авиа компаниуд ямар ирмэлцтэй вэ гэхээр хоорондоо нэгдээд одоо нэгдлүүд бий болгож байна. SK team гэдэг. За бид нар бол тэр нэгдэл рүү өссөн өсөөгөө явна. Ганцаараа одоо барахгүй шүү дээ. Тэхийн тулд бид нар нисэж байгаа олон том авиа компаниудынхаа жишг рүү ойрч очсон байх хэрэгтэй. Дүрм журманд тэднэртэйгээ нэгдсэн байх хэрэгтэй. Мэдээж төрөөс одоо бодлогын бичвэрэмт, иргэний агаарын тээврт барих бодлогын бичвэрэмтийг их улсын их хурлаас батлуулж өглөө. За энэ их том одоо үйл явдал боллоо гэж манай компани хамт олон үзэж байгаа. За тэгээд цаашлаад одоо боловсон хүчний бэхжүүлэх, батжуулах гэдэг ингээд зөндөө зохиц арга бол зөндөө байна л да. За иргэний нисхийн тэр зохиц бодлогын баримт бичгч гэсэн бүгдээрээ тусаад орцсон явж байгаа. Удахгүй нэг шинэ онгоц авах гэж байгаа гэдэг чинь тэгэхээр өөрсдийнхөө одоо
яг өөрийн гэсэн онгоцтой болох гэж ингэж ойлгож байгаа. Эний давуу тал нь бас юундаа байх вэ те? Одоо л миний сая яриад идэг. За энэ парк одоо манайх дандаа хуучин онгоцын одоо 12-оос дээш жил настай л онгоцнуудыг бид төрөсөлж авч штэ. 4 онгоц маань дөрвөлээ одоо тийм. За хамгийн сүүлд яг нэг шинэ онгоц зовоодоос 2002 онд одоо авсан энэ маань 11 жил болчлоо штэ. Тэгэхээр 15 16 жилийн настай онгоцууд. Энэ парк шинжилтийг хийх юм зохис төлөвлөгөөний дагуу манайх 2016 онд 4 онгоц дөрвөлээ шинжилэгдэнэ. За тэрний эхлэл одоо Монгол Улсын ерөнхийлөгч эхлэлийн тавьсан Америкийн нэгдсэн улсад ажиллахдаа энэ 3 Боинг шинээр авахар Америкийн талд манай одоо авиа компаниг Боинг компанитай холбож одоо энэ дээр нь зүйлүүрийн тусалцаа үзүүлэхийг одоо ерөнхийлөгч бас ажлын хүрээнд бас эхлэлийн тавьсан. За энэ хүрээнд одоо эхний онгоц маань одоо энэ 5 сарын 15-нд орж ирэх гэж байна. Тэгэхээр таны хувьд 2012 онд яг энэ захирлын албан тушаалыг ажлыг авсан тодорхой хэмжээний хугацаа өнгөрч байгаа. Тэгэхээр энэ хугацаанд яг таныг анх ажил авч байх үед ер нь яг гол хүндрэлтэй асуудал нь юу байдаг юм бэ? 12 оны 11 сард ажил авахд бол яг ажлууд бол бас тийм хэвийн үргэлжлээд ингээ явж ирсэн зүгээр нэг захирлуудын асуудал бий болсон шүү дээ тийм. Тэрнээс бусад одоо энэ шинэ онгоцны хүрээнд сая миний яриад байгаа энэ юу нислэг аюулгүй байдал үйлчилгээ ашигтай ажиллах одоо ийм чиглэлүүд бүх ажлууд маань хийгдсэн. Энийг бол одоо сайн аваад үргэлжлүүлээд явж байна. Мэдээж жижиг компани зовлон бий 4 онгоцтой хятадны 30-40 онгоцтой байсан биш. За дээр нь бид нар энэ том зорилт одоо ирээдүйг алсыг харсан юм руу хийхгүй бол нөгөө өдөр тутмын үйл ажиллагаа л хийдэг. Одоо нөгөө урд тормоогоо хойд тормоогоо нэгдэг ерөөсөө нөгөө ахиж дэвшдэг нэг түрээсийн нэг хуучин хэдэн онгоцтойгоо тэгээ нэг 6 чиглэлтэйгэл одоо ингээл сайн муу хэлэгдээл ингээ яваад байдаг. Одоо бол ингээ яваад байвал барахгүй нэ. Энд чинь одоо ингээд ертөнцийн хөгжлөөс оцроод таягдаад оцрох нь. Одоо манай Мят бол Монголын гадаад нийслэлийн шүдрийн ганц л морь шүү дээ. За энэ шүдрийн ганцыгаа л нэг хурдан одоо олон морьдын нэг тоосонд оруулах л ийм л үүрэг тулгараад байгаа байхгүй. Өөрчлөлтийн одоо менежментийн одоо юу хийхгүй бол цаашдаа энэ чигээр явбал бид тэгээд хосрогдно. За дээр нь манай Монголын онцлогуд бий зах зээл жижиг олон компаниуд орж ирж байна. За дээр нь манай бодлогоор зохицуулж өгөхгүй бол одоо дампуурдаг юм талууд би энийг зүгээр өөрөө санаанаас зохиож ярьж байгаа юм биш. Бусад улсад болж исэн компаниудын түүх судар дээрээс ил байгаа байхгүй. Манай бодлогын яам бол зам тээврийн яам бол энэ дээр их анхаарч энэ дээр маш их сая одоо 16 20 он хүртэл хөгжүүлэхийн иргэний нисхийн хөгжүүлэхийн бодлогын бичиг баримтыг одоо баталж өглөө л дээ их хурлаар батлууллаа. Аюулгүй байдал хамгийн чухал гэж. Тэр энэ бас сүүлийн үед нэлээд бас хүчээ авсан нь онгоцны нислэг бас тодорхой хэмжээгээр зарим улсууд саацсантай холбоотой. Тэр энэ дээр бол танай компани зүгээр өөрсдийнхөө байр суурийг илэрхийлээд ямар ажил хийж байгааг дараа энэ алдаан гарахгүй тулд яах вэ гэдгийг бүх одоо нөгөө аль бэлцийн дарга нар ч өөрсдөө хэлж байсан л та. Тэгэхээр энэ хүрээнд бас ямар ажлууд хийгдэж байна. Тэгэхээр энэ л дээ техникийн дутагдал гарна гэдэг бол одоо миний түрүүний хэлээддэг одоо манай энэ том ундаг авиа компаниуд ч гэсэн байдаг л үзэгдэл байхгүй юм. За энэ бол ерөөсө гардгүй маа гэж одоо өнөөдөр төгс техник дэлхийд даяар бүтээгээгүй юм л да. Гарвал яаж урьдчилан сэргийлэх юм бэ? Ямар арга хэлбэрээр хурдан шуурхаа засаж явах юм бэ? Энэ зорчигч олныг ямар хэлбэрээр одоо байрлуулж, ямар хэлбэрээр одоо цааш нь хурдан хүргэх ийм л арга хэмжээнүүдийг боловсруулж явах хэрэгтэй байхгүй юу? Алдаа бидний тийм ээ байна уу байна. Ус өргөөс өмнө шууд татдаг гэдэг чинь Монголч. Урьдчилсан ямар арга хэмжээ авах. За нөгөө запас дугуугүй явж байгаад ингэчих гинэ гээл. Зүгээр энэ нэг талаараа одоо түрүүч аюулгүй байдалтай холбоотой байхгүй юу? Хийтээ дугуй хийтээ одоо зүгээр онгоцон дотор хийлдэг бөмбөг оруулдаг шүү дээ. Хүүхдийн нэг жижигхэн бөмбөгийг ч гэсэн тэр дугуй өөр газар байж ах хэрэгтэй байхгүй. Тэр онгоцонд явуулж явахтай гол биш. Тэр дугуй Москвад байж ах хэрэгтэй байж бол. Ганц дугуй байрлуулахын тулд бид нар нэг юу асар өндөр үнээр түрээсэлтийн. За одоо энэс айх юм байхгүй бид ягаад гэвэл өөр одоо авиа компаниудад дандаа хэлхээ холбоо сайжруулаа л гэдэг чинь энэ. Тэгээ сая бид Болог Динефер гэдэг компанитай уг нь энийг бас бид нар ажил аваад 11 сараас харж үзээд энэ Болог Динефертэй хэлцээ хийгээ явж ирсэн. За тэр үед бол яг гэрэмэрэн яг зурагдахад бэлэн болцоод явж ирсэн болохоос одоо бол арай өөр болчихно. Тэр үед зурагдсан. Тэгэхээр бид нар бас хугацаа дээр алдсан юмнууд байж магадгүй тийм ээ. Амьдрал баян ямарваа нэгэн юм бас бидний харж үзээгүй
юу тохиолддог. За бид тийм учраас бусад авиа компаниуд ийм тохиолдол яадаг энийг их судалж заавал манай дээр ирсний дараа бид хийх ёстой биш. Бусдад тохиолдсон юмыг судлаад за одоо тэгдэм биш үү, ингэдэм биш үү, ийм бас тохиолдол байх юм шүү гэд ингээд урдчилж сэргийлж харж гэрээ хэлцэрүүдээ хийж нөгөө газруудтайгаа одоо юм байгуулж хамтарч ажиллах ийм юу төлөвлөгөө анхаарч ажиллаж байна. Тантай уулзсных бас зарим нэг зүйлийг асуухгүй өнгөрч болохгүй нэ. Тэгэхээр сүүлийн үед таныг шинэ өдрөлгуудын шалгаж эхэлсэн одоо бүр эргүү үзгсэн гэх мэт ингээд мэдээллүүд хэл мэдээллийн хэрэгслийн хангалттай цацагдж байна л та. Тэгэхээр яг аль бисаар тийм ийм зүйл үүссэн байгаа мó? Таныг яг аль бисаар байцаасан ч юм уу ийм зүйл байгаа мó? Тийм зүгээр сонио хөвөл дээр намайг ич одоо янз бүрийн мөрдөн байцаалтанд байна. Одоо шоронд орох гэж чиглэлгүй хандлын зөндөл юм ярьж бичсэн байдیں۔ Тийм ээ. Өнөөдөр авилгалтай газар тэмцэх газар одоо шалгаж जैन ч гэдэг юм. За өнөөдөр бол яг аль биесны шалгаж байгаа юм бол миний хувьд бол байхгүй. За компанийн хувьд шалгаж байгаа юм зөндөө би одоо бусад юугаар тийм ээ. Одоо та хүн мэдж байгаа. За зүгээр хувь хүн одоо жаргал сайхан гэдэг хүнтэй холбоотой янз бүрийн юм бол би зүгээр 100% өөрөө хэлчихэв өнөөдөр. Надад бол одоо л 37 оны хэлмэгтэл гэж байхгүй шүү дээ. Болцсон шүү дээ тийм ээ. Дээр үед бас хэлсээр одоо ингээд Японы тагнуул юм гэлээ гэж барьж аваачаад бараг л бодоо хороочдөг байсан гэв шүү дээ. За одоо бол тийм байхгүй арчил болцсон. Тэгэхээр энэ дээр бол би санаа зовхгүй байна л да. Тийм учраас над дээр бол одоо эрүү үсцэлэг янз бүрийн юм бол ерөөсөө байхгүй. Байцаа гэж асуугдсан юм ерөөсөө байхгүй. Зүгээр дөрөв шинийг сонин дээр битсэл байл л дээ. Асуусал байл л дээ. Өнөөдөр сонин дээр харагдаж яваа да. Тэр авилгалтай тэмцэх газраас асуусан байл. Энэ байцаа гэж юу сүгүүлгэж ин лабораторийн тэрээс асуусан л өгүүлгэж ин тэр шиг л үгүй ээ ерөөсөө байцаа гэж байгаа юм байхгүй. Тэр энэ дээр компанитай холбоотойгоо зүйлүүдийг шалгаж байна гэж байна. Бас тодорхой газруудын шалгалтууд орж байгаа гэдгсэн тий. Шалгалтууд ороод дууссан уу? Манай дээр сая 5 газрын улсын мөрдөн байцаа газрын юуны дагуу хүсэлтийн дагуу аудит үндэсний аудитын газар, төрийн өмчийн хороо, сангийн яам, улсын мэргэжлийн хэлтийн газар гэдэг. Тэгээд энэ газрууд бол сар гаруй шалгаад дууссан. За урьдчилан тайлан тэр бол ирүүлсэн байж байгаа. За мэдээж алдаа дутагдал янз бүрийн юмнууд байгаа. За тэднийг засах одоо тодорхой хугацаа янз бүрийн одоо байдалд одоо яаж явах уу гэдэг юмнууд бол зөвлөмжүүд ирэх бах. За тэрний дагуу явна. За манай 12 оны аудитыг бол үндэсний аудитын газрын томилсон Улаанбаатар аудит бас шалгасан. За дөрөвчин дээр 5 газар бол одоо 2005 оноос 11 оныхыг бүгдийг шалгалаа. Урссан байдлын юугаар бол илэрсэн том ноцтой ийм юмнууд бол гараагүй байхгүй. Энийг бол ийм тодорхой хугацаанд эзэн засахын яаж засахын. За энийг бол одоо олон нийт яг л бид нээлттэй бодлого явуулж байгаа. Нээлттэй одоо ямарваа нэг юмыг бид бас бидний алдаа байсан юм шиг байна. Нөгөө нээлттэй ярьдгүү. Яг гоо эндээ болж ийм юм мэдж ийн гэсэн үднээс хандаад байсан учраас нөгөө хүмүүс маань буруу зөрүү мэдээл очдөг. Ийм учраас бид одоо нэлийн нээлттэй бодлого явуулж байгаа. Энэ дээрээс бас нэг зүйлийг нэмээд асуухад катеринг гэж одоо бас нэлээд чухал зүйл байд юм шиг байна. Энэ бас тодорхой хэмжээний хөрөнгө мөнгөний асуудлыг бас яригддаг, эргэлддэг. Ингээдч аргагүй юм зүйл байна. Үнэхээр одоо бусад хүмүүсийн яриад байгаа, танай дотор нь ажиллаж байгаа бас хүмүүсийн яриад байгаа шиг тий. Арай хямд үнэтэй авах боломжтой ямиг өндөр үнээр авдаг ч юм уу. Яг ингээд хувийн компани л гээд байгаа. Яг ямар компани тий. Энийг бас зам тэр юмнаас шалгаж ийн гэж янз бүрийн мэдээлэлүүд явж байна. За тэр катеринг асуудал гэдэг өөр асуудал. За катеринг гэдэг маань зорчигч нарт хоол хүнсийн нөгөө онгоцонд иддэг хоол хүнсийг бэлддэг газар. За энийг 2009 онд менежментийн хөвчлөл, удирдлагын менежментийн хөвчлөл хийсэн болохоос бүр хөвчлчаагүй, бүр хувьд шилжүүлээг байхгүй. Тэгвэр менежментийн хөвчлөл хийгээд одоо Нөхтөр гэдэг компанид 2009 онд шилжүүлсэн юм билээ. За энэ бол бусад компаниудад байдаг асуудал. Яг гэвэл компани аль нэг одоо дарамт учруулж байгаа юуг авч өөр газар өгч нөгөөдүүл нь компанид. Манай компани бол нислэгээл үйлддэг компани, ийм юм хийх ёстой гэдэг. Тэгэхээр хамгийн бидний барих нэг бодлого бол хамгийн бага сүдэртэй, хамгийн бага дутагдaltaй юмыг л шилд сонгож цаашдаа ажил төрлөөр нэвтрүүлэх ийм л бодлого барьж байгаа. Энэ дээр тэгээд комиссууд гарцсан ажиллаж байна. Менежментийн өвчлөлийг буцаавал яах ёстой юм? Заахгүй бол хэн үргэлжлүүлэх, яаж үргэлжлүүлэх юм? За мэдээж сая одоо шүүхийн югаар
энэ нэг тушаал гарсан байсан бидний энийг шүүхийн одоо байгууллага буцааж энэ тушаал буруу тушаал байна гэдэг ингээд өөрчилсөн байж байгаа. Одоо хоол хүнсний юу болвол илэрхий нэмэгдээд тэр нэг яригдаад байгаа шиг төчнөө төгрөг хэдэн тэрбумаар нөхцсөн юм бол байхгүй. Энийг бол би харин баттай хэлж чадна. Яг л сүүлийн 11 сараас хойшхын үн дээр нь одоо өөрөө шилжүүлж сурж байгаагийн хувьд Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн даргын одоо энэ асуудлыг ингээд шалгаж өгнө үү? Энэ дээр хууль зөрчсөн үйлдэл байхыг үгүйсэхгүй гэх утгатай нэг тийм албан бичиг байсан. Тэгэхээр энэ дагуу одоо томилогдсон комисс үү? Тэ эсвэл энийг болохоор хуулийн хяналтын байгууллагын хүрээнд энэ эсвэл хариуцж байгаа юм? Аудитын газрууд бол мэдээж энэ тал дээр шалгаад одоо нэг юунууд гаргаж ирэх байх л та. Аудитэд шалгаж байгаа шүү дээ. Одоо бидний энэ шилжүүлж байгаа мөнгүүд бодтой будгүй юу одоо энэ аудит шалгадаг шүү дээ. Одоо аудитын одоо дүгнэлтүүд гараад ирнэ. Энэ дээр нь манай одоо комиссийн дүгнэлтүүд ингээд бид төлөөлөд зөвл төрийн өмчийн оруулалт асуудал оруулна л да. Тэрнээс бид шийддэг асуудал биш. Энийг төрийн өмчийн хорооноос шийдэж анх хувьчилсан. Юу төрийн өмчийн хорооны зөвшөөрлөлтөд хувьчлаа шүү дээ. Бодиттой үнэн зөв мэдээллийг өгөх нь бидний үүрэг. Тэрний дагуу шийд гаргадаг. Хэрвээ энэний дагуу шийд гаргасан шийд бол зөв тал руугаа бодиттой ийм шийд болно шүү дээ. Тэгэхээр бид нар бол одоо юмаа гаргаж өгөөд төлөөлөл өдрөх зөвлөлтөд танилцуулаад цааш нь төрийн өмч орондоо танилцуулах ийм ажлууд л хийгдэж байна. Танаас өмнөх энэ компанийг удирдахжсэн хүмүүсийн асуудал олон нийтэд нэлээдгүй бас анхаарлын татаж шуугиан тарьж байгаа болохоор өнөөдөр Мят компани гэдэг бол ер нь үе үеийнх нь ингээд томилогдсон хүмүүс нь зөв бусаар ажилтсан байна гэдэг ч юм уу ийм сөрөг ойлголт бас олон нийтэд их байна тий түгтсэн байна. Тэгэхээр таны хувьд яг хуу эсвэгчээс ахуулаад 30 гаруй жил ажилласан гэдэг өмнөх энэ асуудлууд дээрээс эмзэглүүштэй зүйлүүд бас танд байдаг л ах. Буруу зүрэг шүүх тогтоогоод шүүхээр гараад ирнэ тэгэхээр ил болно тийм ээ. Зүгээр ер нь биднэрт бас ийм ямарваа нэг юмыг нягтлахгүйгээр тэгээд тэр нь ил тод нээлттэй байхгүй бол ийм явдал төрдөг юм аа л гэдгийг би зүгээр миний л хувийн дүгнэл шүү дээ. Тийм учраас би түрүү хэллээ л дээ. Одоо энэ худалдан авалт босод одоо гэрээ хэлэлцрүүд дээр бол яг хууль заагсны дагуу тендер одоо хороо 15 хороо сая байгуулагдсан байж байгаа манайх. Төрөл бүрийн мэргэжлийн 7-9 хүний бүрэлдэхүүнтэй орсон. За эдгээр маань нэгтлэж сайн шалгаад яг Монгол улс олон улсынхаа хууль дүрмэд хэр зэрэг нийцсэн байна ийм зөвлөмжөд гаргаж ирээд ингээ энэний дагуу гэрээ байгуулагдаад ингээл явж байгаа ийм системд орцсон явж байгаа. За энэ зүгээр ер нь бизнесийн гэрээнүүд зарим нь бол нууц байдаг л да. Одоо өөрөөр хэлбэл одоо манай компани аливаа нэг юмыг нууцгүй тэр үедээ нэг компанид гадаадын нэг компанид ажиллаж байгаа одоо Давид ирэхэд биенийхээ цалин мэддэггүй шүү дээ. Дугтын тэгээд өгчдөг. Их ил тод байдал байна, нээлттэй байна гэж бизнес хийж байгаа байгуулагчд бас ашигын байгууллага. Энийг их нээлттэй болгох юм бол бид нартэй 8 хийдэг хүн байхгүй бол. Тэгэд энэ жаргал сайхныг Мят компанитай холбоод ингээд янз янзын байдлаар нь балбаад ахаар чинь Мят компани нэг орлого нь буураад зорчих энэ хэрүүл оруулалттай газар чинь хэн нисэх юм бэ? Өөр юурууд руу яваад өгч шүү дээ. Энэ үйлрэл манай юу буурсан шүү дээ. Энэ бол энэ хар пиартай холбоотой. Мят компани ингээл захиралтанд томилогдсон ч юм уу эсвэл өөр одоо тодорхой бас албан тушаалууд байгаад байгаа шүү дээ тий. Тэгэхээр энэ томилогдсон хүмүүс нь ингээд танил талаа ямар нэгэн шалгуур багтаагаар ингэж авдаг аа. Энэ байдлаасаа болж ингэж бас ажил нь салгарддаг ч гэх юм ажил нь тийм одоо чанартай явж чаддгүй гэдэг ийм шүүмжлүүд бол байна. Бас нэг бидний нэг хөндөр сэдв бол нэг Мятын цус хорцсон. Ахтай хамаатан садан одоо янз бүрийн танил тал ингээд нутаг нугын улсууд нь дүүрчдэг энэ гэсэн юм шүүмжил их гардаг л да. За энэ дээр зүгээр одоо нэг талын харуулт юм. Нөгөө нэг талын харуул одоо жишээлбэл би манай хөвсгөлийнх л да. Тэгэхээр хөвсгөлийн одоо хүн амч нь манай Монголын нэг 10% эзэлждэг шүү дээ тийм ээ. Тэгээ энэ 10% доторх хөвсгөлийн хүнийг би манай аавын нутаг юм гинлээ гэдэг авахгүй байна гэж байхгүй шүү дээ. Тэрнтэй нэг адилаар чи манай одоо нэг сургууль төгсөд ирсэн хүүхдийг их чи хүүхд юм байна болохгүй юм байна гэд авах бас нэг хөдөлмөрийн хуулиар энэ 20 шүү дээ. Харин тэр улсууд нь ямарваа нэгэн тийм одоо үзэл гаргахгүйгээр үнэн шудраг сайн хөдөлмөрлөх юм бол тэрийг заавал одоо нутагтай нь холбох
ах トゥ хамаатан саднаар холбох. Би бол миний билд тэгж боддیں۔ Би зөвлөхтэй ийм л зарчим ирж энэ толгондооч одоо хэлсэн байгаа. Хэрвээ яах юм бол миний төрсөн дүүээс нь шалгаа авахгүй шүү. Өстөд хамгийн нэгдүгээр очиж харин илүү шалгуур тавина. Илүү шалгуур нөгөөдүүлээс. Нэг удаа бусдыг өршөөж исэн бол өршөөл байхгүй шүү. Би ийм л зарчим барьж ажиллаа. Нэг л одоо жишж ярьж байгаа юм бол та хэлдэг. За би бол анх эсвэтрийн даргаыг актив төгсч ирээд 20 хэдтэй залуу 112 нисгч тэр үед 112 одоо дунд онгоцны гэдэг манай 24 онгоцны тэр үеийн хамгийн том онгоцны одоо эс хүрэлтгүүнийг өдөрдөж гарч ирсэн л дээ. За тэн дээрээ л би анх хэлсэн зарчим байдیں۔ Тэрэн дотор бол миний багш байж байгаа, миний дарга байсан хүнж байж байгаа, онгоцны дарга байж байсан хүн байж байгаа, миний багш хамт ажиллаж исэн курс байж байна. За надад тийм арын хаалга, танил тохоо, курс энэ миний найз, миний дарга, миний багш байсан юм гэж би юусаа хинтээ тэгж харьцахгүй. 112 хүн надад нэг л хүн. Яг адилхан. Тэр нь давуу эрхэдэл гэж байхгүй. Өө нэг сайдын хэлсэн хүн болохгүй гэж хэлдэг юм уу? Нэг дарга хэлсэн хүн болохгүй гэдэг юм уу? Ийм л юм байхгүй гэдгийг л би ер нь тэр залуу анх дарга болоод явж ирсэн тул зарчим баримтлсан. Тэр зарчим одоо ч хэвээрээ. Сүүлийн үед бас Мед компани хувьчлахгүй гэдэл бас тэгээ улсын хурлын гишүүдийн түвшинд нилээдгүй яригдлаа. Тэгэхээр бас энэ салбарт олон жил ажиллаж байгаа хүний хувьд те ер нь яг аль шийдэл нь зөв юм бэ? Зөв ярил бүгдээрээ зөв. Буруугүй буруу бас байгаа. Өөрөөр би юу хэлэх гээд байна тэгэхээр давуу талууд нь хэр зэрэг байгаа, сул тал нь юу байгаа нэг. За манай улс бол хоёр улсын дунд байдаг. Агаарын тээвэр хэрэгтэй. Одоо энэ бусад зам харгуу хаагдах юм бол зөвхөн агаараар нээгдэх юм бол яаж явах уу гэл ингээл нөгөө стратегийн ач холбогдлын яриад улс төрийн агуулгын юм яриад ингэх юм бол нэг өөр өнцгөөс нь харах байх тийм ээ. Нөгөө нэг өнцгөөс нь харах юм бол нөгөө нэг идчүүдэг нөгөө төрийн компаниудын хариуцлага сахилга ер нь төрийн юм чинь нэг жахан эзэнгүү талдаа шиг тийм үү. Тэгээд нэг хөгж дэвших юутаа нэг томилтын засгийн газар солигдохоор янз бүрийн юм ярих юм бол бас нэг тийм харагддаг байх тийм ээ. Хувьчлах 51% гэхдээ улсад байна гэдэг ингээд шийд гарцсан. 40% хувьчлана гэдэг. За энэ хувьчлалын гол миний зүгээр миний бодол шүү дээ. Хинт тэр үлдсэн хувь нь яаж хизээ яаж хувьчлах юм бэ гэдэг л асуудал их байна. Яг тэгвэл би энийг зүгээр өөрөө санаанаасаа зохиож хэлсэнгүй л дээ. Жишээлбэл British Airways гэдэг Английн том авиа компани шүү дээ. Энэний асуудал бараг 40 жил үргэлжилсэн байна. Хувьчлал нь аажмааж нэг удаа гинтхэн бүгдийн хувьчлаа хийчих байхгүй. Тэгээд ингэж л явдаг юм байна л. Өөрөөр хэлбэл маш сайн судалгаа, тооцоо юунууд хийгээд тэгээд аль болохоор нөгөө сул тал багтай, давуу тал ихтэй олон талыг харсан энэ бүх шийдлүүдээ ингээ гаргаад ингээ явчихвал бол хувьчлахад болохгүй байхгүй л гэж. За баярлалаа. Тэгэхээр цаг зав гаргаа ирсэн танд баярлалаа. Тэгэхээр манай өнөөдрийн News Talk-ийн зочноор Мед компани гүйцэтгэх захирал жаргал сайхан оролцлоо.